Доктортой хөгжлийн Сайн байцгаана уу эрх мөндөд үзэгчдээ, доктортой хөгжлийн 17 зорилтод суурилсан цуврал ярилцлага та бүхэндээ хүргэж байна. Өнөөдрийн маань зочин бас сонирхолтой зочин байгаа. Ингээд өдөр бүр хэмний уралдааны тусгай барийн шагналт Эрдэнэ совдыг та бүхэндээ танилцуулж байна. Сайн уу? Сайн байна уу? За сайн байцгаана уу үзэгчдээ. Намайг Эрдэнэ совд гэдэг. Би Монгол эколог төвийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг. Монгол эколог төв нь болохоор байгаль хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байгаа. Байгаль хамгаалагчид тэгээ бас залуучуудад доктортой хөгжлийн мэдлэг боловсролыг олгох тийм төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг тийм газар байгаа. Тэгээ саяхан өдөр бүр хэмнийгээд уралдаанд оролцоод тусгай байранд ороод маш их баяртай байгаа. За баяр хүргэе. Баярлалаа. Тэгээ аав маань байгаль орчны яамд олон жил ажилласан инженер, ойжуулалтын инженер хүн байсан, олон сайхан мод тарьсан. Тийм болохоор чамтай ярилцахад надад айгүй үеиг байна. Өөрөөр хэлбэл аавын маань ажлын чиглэл зорилго чиний яг одоо хийж байгаатай ижилхэн байна. Дээр нь манай дэлхийн нийтийн хөгжилд одоо байгаль экологоо хамгаалах гэдэг нь маш чухал болчиход байгаа шүү дээ. Хүний хөгжил миний бодол шүү. Хүний хөгжил хитэдэн хөгжиж дээшлэх тусмаа үндэссэн хүн гэдэг мөн чанараасаа алсарч байгаль эхтлэгээс холдоод их дэлхийгээ бохирдуулах нь ихсээд байгаа юм болов. Чиний хамгийн их санаа зовдөг юм юу вэ? Миний хувьд яг хог хаягдлын асуудал маш их санаа зовуулдаг. Одоо би химийн инженер мэргэжилтэй. Тэгээд янз бүрийн үйлдвэрүүдэд ажиллаж байсан. Тэгээд үйлдвэрүүдэд ажиллаж байх явцдаа хог хаягдал маш их гардаг. Тэгээд тэрийгээ яахаа мэддэггүй химийн хортой хаягдал гардаг тий. Тэгээ одоо бас ингээд ялгаар хуванцар хог хаягдлын одоо асуудал маш хүнд болсон байгаа. Бидний уух усанд хүртэл орсон байгаа гэх мэт тийм одоо фактууд байдаг. Тэгэхээр би ядаж өөрийнхөө амьдралдаа нөгөө нэг дадал зуршлаараа арай бага гялгар ууд хэрэглэх ч юм уу тий. Эсвэл гаргасан гялгар одоо хуванцар зүйлсээ дахин боловсруулах тийм шийдлийг хайх. Тэгээд хөрсөнд амархан шингэдэг тиймэрхүү зүйлсийг хэрэглэхийг маш их хичээдэг. Чи өөрийнхөө туршлагаас хаваалцаач. Яг өдөр бүр хэмнээ уралдаанд ямар хог хаягдлыг хэмнэж яг юу хийснээрээ тусгай барийн шагнал хүрсэн байх вэ? Ер нь бол яг хог хаягдлаа багасгаад тэгээ бас гаргасан хог хаягдлаа дахин боловсруулах гэд хоёуланг нь юу н хэрэгжүүлж явах хэрэгтэй. Тэгээд яг одоо Монголын нөхцөлд бол бид нар хог хаягдлаа шууд нөгөө ялгаад өгөх боломж ер нь бага байгаа. Хүмүүс яг хүссэн хүмүүс нь л хийж байгаа зүйл гэх юм уу? Тийм байгаа. Тийм болохоор яг англиад ингээд хийх тийм систем байхгүй байгаа болохоор хүмүүс дороо ингээд дадал зуршлаа багасгаад хог хаягдлаа багасгаад явдаг хүмүүс байгаа. Энэ тал дээр яг тогтсон нэгдсэн бодлого байхгүй. Гэхдээ хувь нэг хүмбэр тэгтээ тодорхой хэмжээний хувь нэг хүмбэр хичээж байгаа юм байна тийм үү? За тэгвэл тэр хичээдгүй нэг бас нэг хэсэг бүлэг хүмүүсээ штэ дуртай газараа хогоо ичдэг тий. Өдөрт 5 ундаа аваад тавуулангийн ингээл хэрэглээл хайдаг. Энэ хүмүүст чи өөрийнхөө дадал зуршлаас хаваалцвал хамгийн нэгдүгээр юуг сонирхолох вэ? Ер нь бол нэг удаагийн одоо кофе шопнаас ингээд кофений аяг ингээ аваад ядаж штэ тэр хамгийн амархан хийхгүй байж хаягдахгүй байж болохоор хог байхгүй юу? Яг л хүн өөрийнхөө аягтай юм эсвэл кофе шоптоо ороод уучихад болно. Заавал ингээд нэг удаагийн юу аваад явах шаардлагагүй. Тэгээд гялгар уутны хэрэглээг маш амархан багасгаж болно. Өөрөө зүгээр ууттайгаа л явж идэг. Тэгээд одоо зах дээр очиод ногоо авдаг шүү дээ. Тэнгүү жижигэн уутнууд ногоо хийгээд идэг. Тэрийг ядаж багасгахгүй маа гэхэд том уутаа ядаж дахин боловсруулсан тийм уутыг ашиглаад тийм би болохоор нөгөө нэг зах руу очихдоо бас жижиг уутнууд өөрөө хийгээд тэгээд чинлүүлээд авдаг. Тэгэхэд бол ямар ч асуудал бас байдаггүй. Тэгээд жижиг гялгар уутнуудыг ингээд багасгаад явдаг. Өөр гэх юм бол би гэртээ савн хийдэг байгаа. Тэгээд органик савн болохоор нөгөө олон дахин угаасан ч гэсэндээ гар хураашуулахгүй. Тийм одоо коронавирусын тархалтын үед маш ихээр гараа угааж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө органик савн ч нь болохоор дотроо глицеринтэй байдаг. Энгийн супермаркетад зарж байгаа савнгууд болохоор глицериныг нь авсан байдаг болохоор илүү одоо хураашуулдаг. Тэгээ бид нар гарын тос түрэх шаардлагатай болдог. Хог хаягдлаа багасгахыг байгаль эхтлэгээ хайрлая гэж байгаа шүү дээ. Тэгвэл хамгийн түрүүнд яг одоо энэ нэвтрүүлэг үзэж байгаа үзэгч шууд босоод нэрээ сувдагийн зөв шүү гэл ингээд шууд хүч өгөх тийм үг гэвэл уриалга үг гэвэл яг ямар үгийг чиний сэтгэл бидэнд хэлэх бол ингээл хөдөө явангууд одоо бид нар хардсан штэ зарим газар ингээ хогтой байдаг тий.
Тэгээ яг байгаль дээр байгаа ингээ хогийг харахаар ингээ сэтгэл өвдөд идэг байхгүй юу? Тэгээд яг тэгж өвддөг хүмүүс бол маш их байдаг гэж боддог. Тэгээ яг тэрийг ингээд тэрнийхээ төлөө ингээд жижигч гэлтгүү дадал зуршлаа ч юм уу эсвэл нэг үйлдэл хийхэд л байгаль дэлхийдээ эрэг нөлөө үзүүлж байгаа шүү гэдгээ маш сайн мэдрэх хэрэгтэй. Мэдэрч чадвал дахин тэр дадал тэрийгэ бүр дадал зуршил болгоод чадна гэж бодож байгаа. Байгаль ихтлэхийг гэхээр бид нар хог хаягдлаараа л хогноос гадна бид нар цаас хэдий чиний хэрэглэн төдий чиний мод байхгүй болж байгаа гэдгийг ухаарах хэрэгтэй юм шиг тий. Хэдий чиний юм сав баглаа боодол юм бандгар багцсан ямар гоё сав баглаа боодолтой юм бэ гэж худалдаж аваад идэг. Тэр нь төдий чиний хог хаягдл болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм байна тий. Тийм тэгээ бас зүгээр энгийн хүмүүс ч гэсэндээ үйлдвэрлэгчид бас нэлийн нөлөөтэй л доо. Үйлдвэрлэгчид өөрсдөө хог хаягдл баг гаргахаар савлгаа ч юм уу те дахин боловсруулсан тийм савлгаатай бүтээгдэхүүнүүдийг илүү зарж тэгээ тэрийгээ илүү нөгөө нэг нийгмийн сайн сайхны төлөө гэдгийгээ сайн тусгаж өгөөд тэгхийн бол хүмүүс ойлгоод бас нөгөө хог хаягдл баг гаргахыг хүсэж байгаа хүмүүс маш ихээр их болсон учраас тэгж бүтээгдэхүүнүүдээ ингээд сурчлах юм бол маш үр дүнтэй гэж боддог. Одоо чи залуу хүн тэгээд өшөө хойч үе ийм сайхан юмд уриалж хагаад маш их баярлж байна. Тэгээд манай том хүн надад хэлж ийсэн ээжээ таны нүүрний тосыг аваад ирсэн чинь гадуураа гэлгар ууттай тий нөгөө юм бэлгэний торон цаасууд идэгчдэг тэрийг гаргаад ирсэн чинь гэлгар ууттай гэлгар уутыг гаргаад ирсэн чинь цаасаа харьцагтай жижиг цаасаа харьцаг нь гаргаад ирсэн чинь ийм жижигэн тос энэний төлөө бид нар ийм дөрвөн том хайж штэ гэд. Тэгэхэд би яг бодож байсан манай орчин цагийн хүүхдүүд их зөв болж байгаа юм байна да. Өдөр бүр миний хүүдээ хэлдэг юм бүх зүйлийг хайрал. Өглөөс ирээд нарыг хайрал те чи өмсгөж байгаа цанцаа хайрал хаях гэж байгаа хогоо хүртэл хайрал гэж хэлж байсан. Тэгэхэд манай баг хог хайрлна гэж юу ээдэж ин чи хэрэггүй юм шиг гинэ. Тэр чиний төлөө өөртөө байгаа бүх зүйлээ зарцуулагдчихад одоо чи хэрэггүй болоод зайлуулж байгаа учраас хогоо хайрал. Тэгсэн манай хоёр хүү хогоо хайрал гэснээс хойш хог баг гардаг болжээ гэсэн. Тэгэхээр тэр хаягд хайран байгаа учраас хаягдл ихтэй зүйлийг худалдаж авахгүй болж байна гэсэн үг тийм. Таны хэлсэн бүр яг миний нөгөө нэг хийж байгаа зүйлтэй яг таарж байгаа байхгүй юу? Одоо би нэг үнэт хунзар гээд нийгэмлэгтэй ер нь холбоотой ажилдаг. Одоо үнэт хунзар гэдэг маань болохоор хунзрыг дахин боловсруулах жижиг төхөөрөмжүүдийг ингээ бүтээгээд тэгээ тэрийгэ хүн бүрт ингээд үнгүү ингээ ширэлцэн тийм нэг Нидерландаас гаралтай тийм хөдөлгөөн гэх юм уу? Тийм зүйл болж байгаа. Одоо би энэ юу үзүүлээ л да одоо ингээ бөглөө байна шүү дээ тийм. Ингээл бөглөөг жижиглээд бутлаад тэгээд нэг төхөөрөмж болж байгаа. Тэр төхөөрөмжийнхаа дараа ингээд хайлуулдаг төхөөрөмжөнд ороод ингээд ийм тавг бүтээх боломжтой. Энэ тэгээд тийм бүгд бөглөөгөр хийгдсэн. Бөглөөгөр хийгдсэн хараа. Ийм өнгийн бөглөөр. Энийг юугаар ботлох юм? Зүгээр ингээ бай бол алхаар нүтэх гэдэг шүү дээ. Уур нүдэр гэдэг. Тусдаа нөгөө нэг юм иртэй ингэж хөдөлдөг мотортой тийм байгаа. Тэгээ би энийг болохоор Зориг сангийн Environmental Fellowship Program буюу байгаль орчны манлайлагчид гэдэг хөтөлбөрт оролцоод тэгээ найзуудтайгаа хамтран бүтээсэн тийм төслөөр гаргасан тавг байгаа. Ямар мундаг юм бэ? Энэ хараа ийм бидний өдөр бүр уудаг усны болон ундааны савны бөглөө бид нар үргэлж хайдаг. Энэ ингээд хог болдог. Байгальд шингэдэггүй. Харин энийг буцаагаад бүгдийг төхөөрөмжөнд оруулаад ийм сайхан тавг. Бид нар энэ дээр юу ч хийж болно те? Тийм. Тэгэхээр бүгдээрээ өдөр бүр хэрэгэлдэг хог хаягдл их хэмжээгээр гаргадаг хэрэгэлдэг зүйлсээ буцааж өөрийнхөө өөр нэг хэрэглээнд яаж ашиглаж болох вэ гэдгийг бүтээл сэтгэгээр сэтгэж хувиргаж өөрчилж чадах юм бол хог хаягдл гаргахгүйгээр байгалаа хамгаалж чадах юм байна. Мөн үү? Чи яасан мундаг ах юм бэ? Өөр юу гэнэ? Гэтэ бас нэг юм хэлэхэд нөгөө нэг хуванцрыг дахин боловсруулад хайлуулахад нөгөө нэг чанар нь буураад идэг байхгүй юу? Гэтэ маш гоё олон зүйл бүтээж болно л да. Хашааж бүтээж болно, бүр юу ч бүтээж болно. Хэвэн байх юм бол юу ч бүтээж болно. Гэтэ нөгөө нэг хуванцар маань одоо ашиглагдсан бөглөөг ашиглаж байгаа болохоор ундны зүйлсд ашиглаж болохгүй болчихсон. Яг би асуух гэжсэн дараагийн асуулт олгож яасан сэргэлээ охин бэ? Тэр асуудал болохоор тэр асуудлыг шийдэхэд бид нараас амар их асуудалтай тулгарч ирсэн. Тэгээд өөр нэг асуудал нь болохоор ингээд хайлуулах явцад ингээд жоохон утаа гардаг. Тэр нөгөө нэг эрүүл мэндэд муу. Тэгэхээр би нөгөө нэг яг Нидерландад очиод 3 сар ажилласан байгаа тэнд. Тэр нийгэмлэгт ингээд аплайдаад яаж утааг багасгах вэ? Утааг нөгөө нэг ямар маск зүүх вэ? Ямар утаа сурагч ашиглах вэ
гээд нөгөө химийн инженер болохоор химийн талаас нь жоохон судалж өгсөн байгаа. Совда чамтай ярилцж байхад эгчт нь маш тийм гигийн мэдрэмж төрөөд байна л да. Миний дүгийн хийж байгаа үйл, хэлж байгаа үг, бодож сэтгэж байгаа бүх зүйл чинь байгаль эхийн төлөө байгаад байна. Чиний хүсэл мөрөөдөл энэ байгаль ихтлэхийг ямар байгаасаа, хүн төрлөختөн байгаль ихтлэхийг ямар байлгаасаа гэж боддөг юм бэ? Байгаль ихтлэх маань ер нь яг байгаагаараа одоо энгийн бидний оролцоо байгаагүй бол ингээд маш одоо онгон цэврээрээ байна шүү дээ, тий. Тэгээд яг тиймэр нь байлгах ер нь хүсэлтэй. Гэхдээ бас хүмүүс амьдрах хэрэгтэй шүү дээ, тий. Амьдрахын тулд нөгөө байгаль ихтлгийтэйгээ яаж зохицож амьдрах вэ гэдэг чинь бас маш бүх хүмүүс ингэж бодож хамтдаа ажиллаж ийж бий болгох зүйл. Тэгээд би энэ сая нөгөө Нидерландд 3 сар ажиллаад ирсэн гэсэн. Тэгээд тэнд болохоор 100 яг надтай адилхан сэтгэлгээтэй Precious Plastic гэдэг энэ үнэт хуванцар нийгэмлэгийн нийгэмлэгт одоо волонтероор сайн дураар ажиллаж байгаа хүмүүс ингэ ирж байгаа байхгүй. Дэлхийн өнцөг булан бүрээс Америкаас одоо Европоос, Азиас гээд тэр хүмүүс бүгдээрээ бас яг надтай адилхан байгаль дэлхийтэйгээ зохицож яаж амьдрах уу гэдэг тийм хүсэл мөрөөдөлтэй залаас сууларсан. Тэгээд тэнд амьдарч байхад бас бид нар арай одоо хог хаягдлаа ялгаад тэгээд идэж ууж байгаа супермаркетаас ингээд одоо жишээ нь пластиктай нэг сонголт авахад пластикгүй нэг сонголт байгаа. Тэрний пластикгүйг нь сонгох тий эсвэл одоо zero waste хог хаягдал баг гаргадаг тийм дэлгүүрүүд бий болсон. Тэгээд тэр дэлгүүрээс ингээд юмнуудаа авах, ихээр нь авах одоо жижиг пакетаар нь авахаар олон хаягдал гарна. Тийм болохоор ихээр нь авах ч гэдэг юм уу. Тэгээ энэ бүх зүйлсийг ингээд хэрэгжүүлэхэд байгаль ээлтэй амьдарч болж байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг бас ингээ Монголдо хэрэгжүүлэх юмсан. Тэгээд манай монголчин ер нь бол хамгийн түрүүнд zero waste байсан ер нь ард түмэн гэж би боддог. Яг тэгвэл ингээд гэрээ ингээд бариад тэгээд ингээ явхад ямар ч хог үлдэхгүй байдаг. Тийм ард түмэн байсан. Тэгээд тэрийгээ одоогийн үед бол бид нэр чадахгүй ч гэсэндээ техник технологиор тий дахин боловсруулсан хуванцар ч юм уу эсвэл дэлхийд шууд ингээд уусдаг тийм хуванцар бүтээх ч юм уу тийм тал дээр ажиллахыг хүсдэг. Тэгээд бүх хүмүүс ч гэсэн тэр тал руугаа чиглээсэй гэж хүсдэг. Баярлалаа. Тэгээд эрхэм үндэд үзэгчтэй та бүхэн өдөр тутмынхаа амьдралыг байгаль ихтлэхийдээ хэрхэн зохицуулах вэ гэдгээ үргэлж бодож, шинийг санаачилж, бүтээлж байж, өөр хүүхдээ байгаль ихтлэхийг хайрлах тэр мэдрэмжийг багаас нь суулгаарай гэж хүсье. Өөрөөр хэлбэл хүн амьдралдаа таны эрх бусдын эрхээр хязгаарлагдана гэдэг бол миний эрх бас байгаль ихтлэгийн эрхээр хязгаарлагдж байгаа гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Ингээд амжилт хүсье. Тогтвортой хөгжлийн